За дараагийнх бүтээгдэхүүн. За энэ болохоор өнөөдөр болохоор би яг нэг усан дорой гараад ирсэн учраас үс арчилгаагаа танилцуулъя гэж бодлоо. Тэгээ үс арчилгаа болохоор мэдээж адилхан би нөгөө юу хэрэгэлдэг. Бас эмвэгийн хэрэгэлдэг. Тэгээ энэ болохоор эмвэгийн мэн сүлд гарсан юу байгаа. Энэ нь болохоор шампунь, энэ болохоор ангижруулагч. Би энэний юуг нь авсан. Шампуныг аваад дуусгачаад тэгээд энэ нөгөө кондишн үлдсэн. Тэгээ энэ болохоор шампунь нөхгүй. Тэгээд эннийхээ бас ийм үсний тосыг авсан. Үсний араас түрхдэг. Тэгээд үсний тосыг авчаад нөгөө үсийг айгу гоё болгодог, хурдан ургуулдаг штэ. Тэгээд эннийхээ бас ийм нөгөө тоникийг авсан. Урд нь тоник маань өөр байсан бол одоо ийм болсон. Энийг ингэж онгоолгоод би одоо яг усанд орсон байгаа. Яг ингээ хуухандаа ингээ түрхчихдэг. 7 хоногт нэг юм уу 2 удаа хэрэглэхэд болно. Ингээд хуухны минь юу гоё сэргээж өгөөд бүр ингээд халдварсан хүн ингээд үстэй хүртэл болчдөг энийг хэрэглээд энэ бол бүр best of best энэ баг дуусч байна. Тэгээд уснаас гарч ирээд одоо үс ингээд нөгөө ингээд соронцлогтод босоод идэх штэ тэрэн дээр би энийг цацчихдаг. Энэ бүр өстэй юу тохиолдөө вэ гэдэг шиг. Тэгээд би яг энийг ингээд дуусаад ирэхээр дахин шинийг авсан байгаа байхгүй энэнийх. Тэгээд энэ жоохон юм болцсон болохоор энийг одоо хайчээ шиг. Тэгээд энийг би ингээд араас нь цацчихдаг. За энийг араас нь цацчихдаг. Энэ болохоор ингээд соронцлогчд босдгүй. За энэ болохоор overnight treatment гэдэг энэ нөгөө үсний ингээд үс үзүүр ингээд салаалаад идэх шүү дээ. Тэрэн дээр ингээд айгу гоё болгож өгдөг. Энийг одоо ингээд ингэж аваад ингэж жоохон түрхээл тэгээд зөвхөн үзүүртэй. Overnight treatment. Шинжэнгөө үсэнд чинь гоё тэжээл өгчнөө л гэсэн үг. Яг тэгэхээр хуухандаа түрхсэн үсэндээ түрхсэн. Энэ болохоор үсний серум. Үсний серумыг болохоор нэлгүүдэн түрхэж өгнө. Одоо нүүрний арьсанд нүүрний серум хамгийн чухал нь гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Энэ болохоор үсний серум. Үсний серумыг болохоор хуухнаас бусад бүх хэсэгтээ түрхэж өгдөг. Тэгээ яг нэг overnight treatment-тэйгээ ингээ орчдөг. Тэгээд энэ болохоор урд найсан бүтээгдэхүүнүүд байхгүй. Тэгээд би нөгөө нэг дандаа экстра авчдаг болохоор минийх нөгөө дуусаагүй байсан. Тэгээ шинээр болохоор яг ингэж гарсан юм билээ. Одоо яг overnight treatment юу гэмээр орлоод энэ гарч ирсэн байгаа. Body hair lotion гэж байгаа байхгүй. Hair lotion гэхэр чи үсийг бас маш гоё болгоно л гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд ерөөдөө үсийг бол нойтон байхад нь самдаггүй би. Тэгтээ яг юу чи үсийг нөгөө нэг самнах бас ич хитийнхэн тухай бас хилчихэд ингээд нөгөө өглөө оройдоо үсээ ингээд 50 удаа самж агаар өдөрт яг 100 удаа. Тэгэхээр яг хөө хэрэг нөгөө хүний ингээд нөгөө үс чинь энэ хуухн болохоор нөгөө таслагдаад үзүүр нь хуурайшаад хугараад байгаа шүү дээ, тий. Тэгээ энэ яагаад вэ гэхээр хүн нөгөө үсээ самнахаа ойлцсон. Үсээ самнахаа ойлцохоор чинь нөгөө энэ үсээ самнахаар энд байгаа тос чинь ингээд самлалтандаа яваад үзүүр дээр очиод гоё чийг өгд юм байл та. Тэгээд үс хуурайшдаггүй. Тэгээ би бүр нөгөө үсээрээ би ч ер нь бол амар тоглодог байхгүй. Одоо түрүү жил гихчил миний үс юм урт байхад нь би бүр ингэж амар тайрсан. Тэгэхээр чи амар хурдан ургаж байгаа. Би голд нь 23 удаа тайрсан шүү дээ. Тэгээд би чи 12 сарын 31-нд үсэндээ хийлийн боржгорын юм хийлгсэн. Боржгорын юм хийлгэнгүүтээ манай нөхөр ч жоохон таалагдахгүйс. Тэгээ 2 сар болгонгуудаа би буцаага шулуун юм хийлгсэн. Тэгээ би шулуун юм хийлгээд тэгээ шулуун юм хийлгсэн явж яснаа нөгөө өнгөн жоохон браун байгаад ангууд нь буцаад хар болгоод ингээд чоолог тавьсан. Ерөнхийдөө өөрчлөлтүүдийг бол аяг хийдэг. Тэгээ би чи харцангуй аяг хүсээр тоглодог. Тэгээ одоо яг ингээд нөгөө ганц хоёр цагаан ус яг ургаж эхэлж байгаа энэ урдуур ингээд 1-2-оор гарч ирээд байгаа. Хуухаар болохоор зүгээр яг энэ цагаас чиг ингэж гарч эхэлт юм лээ шүү дээ. Тэгээд зарим хүмүүс чинь бүр 20 гараад дөнгөж цайрж мэрэл эхэлж байгаа чинь би ч одоо 40 гараад одоо л яг цагаан ус гарч ирж гин гэдэг чинь бол миний хувьд бол үс арчилгаа аягүй тийм сайн явж гин гэж бодоод байгаа байхгүй. Сайн явж байгаа учраас бас харьцангуй гайгүй байгаа болов уу гэж бодоод байгаа. Тэгээд та нар гоё үсээ гоё самнаарай. Үсээ самнахаар яадаг вэ гэхээр адаглаад энэ нөгөө дух хүртэл өрчлөөгүй байдаг. Тухны энэ үрчлээ чинь үснээс ингээд хамааралтай байдаг. Энэ хуух чинь унжиж орж ирснээс болоод дух үрчээдэг. Тэгээд унтахтаа ингээд нөгөө хүний арьс бол үс хамгийн гоё үс бол арьс хамгийн гоё арьс гэдэг шүү дээ. Тэгэхээр үс амар чухал. Тэгэхээр үс арьсаа амар гоё байлгахын тулд нөгөө дэрний уутаа би торгон байлгадаг. Торгон дэрний ингээд дуутан дээр унтдаг. Тэгээд тэрийг болохоор нөгөө ер нь Америкт ингээд дэрний уутыг зархаараа ингээд нэг дотор дандаа 2 явж идэг шүү дээ. Би тэрийг яадаг вэ гэхээр 7 ногт би 2 юм уу 3 удаа сольчдаг. Нэг 2 юм уу 3 онол дэрний утаа сольчдаг. Тэгтээ тэрийг ландри руугаа хийгээд тэртээ тэрөө экстра авч нөгөөдхөө хийгээд тэгэхээр
арьс энэ нэг үс чинь ингээд серум ермо төрхөөл ингээд бэлдээд тий юм даун дээр шим зөөлхийн юм дээр ингээд үрээд юм байх юм бол айгу зүгээр юм байлээ. Тэгээд би үсээ аюух самдаг. Тэгээд дээрэс нь би усанд орчоод би хизэж сэнсээр хатаадаггүй. Надад Dyson байгаа энэ ерөөсө гимтэхгүйгээр хатаадаг боловч би хизэж тэгдэг. Миний үс ерөнхийдөө хатгаж 2 цаг болдог. Ер нь жоохон өтгөөстэй байхгүй. Тэгээ би хизээч үсээ юугаар хатаадаггүй. Сэнсээр хатаадаггүй. За бүр үнэхээр ингээд яаралтай гарч явах гээд байгаа тохиолдол тэгдэг. Нөгөө яг юм жоохон баг зэргийн нойтон байх дээр нөгөө хэлбэр бас гоё барьдаг шүү дээ. Ингээд нөгөө баг зэргийн чиглэлд төгчүүл зүгээр байдаг учраас хатаад ингээд нилээ ингээд нэг 70-60% та хатаад ирэхээр би яг сэнстэй хэлбэр оруулдаг. Ерөнхийдөө илээч бас нөгөө дулаахан болохоор нөгөө амар их сэнстүүлэг байдгүй. Ягаад гэхээр халуун учраас ингээд халууцаад эхлэхээр үсээ ингээд нөгөө тийшээ боочж байгаа юм чи. Яг өвөл болохоор тэгэхээр болоод ирэхээр би аяг сэнстдэг. Яг сэнстэд ингээд нөгөө зураг бичлэгэнд нөгөө харьцангуй их ордог, орох дуртай болохоор юу яагаад байдаг. Үсээ нөгөө аяг их янзлах хэрэг гардаг учраас юу байдаг. Үсээ сэнстдэг. Гэхдээ яг юм нойтон байгаа дээр нь бити самнаж агаарэ. Тэгээд үсээ бас ингээд нөгөө угаахтаа бити ингэж нөгөө мушгаараа тийм мушггүйгээр яг ингээд зөөлөх ингэж хайрлаж гамнаж хүрээрэй гэж хэлмээр байна. Тэгээд миний үс арчилгаа бол ийм байла. Тэгээд сүүлд надад Embe-гийн шампунь байгаа. Тэгээд сүүлд би бас нөгөө Япон шампунь авч үзсэн. Daiso-гоос тэр бол бас үнэхээр таалагдсан. Айгу гоё юм билээ. Гэхдээ би жоохон хуухаа майжаад байгаа байхгүй. Тэгэхээр би энэ цагаан усын ургалт нэмэгдээд ингээд захтнаад байгаа юм уу? Шампунаас болоод байгаа юм уус мэдэхгүй. Айл аль нь л ахалтаа. Тэгээд угаасаа цагаан ус гарч эхэлж байгаа нь үнэн юм чи. Тийм болохоор юу гэж бодож байна. Япон шампунь бол аюу сайн гинэ. Би 2-3 хүмүүсээс сонссон чи тийш дээ. Ингээд Япон шампунь нэг хэрэгэлцэн хүн бас гарч чаддгүй шүү дээ гэж хэлээ. Тэгээ нөгөө Daiso нэгтсэн учраас тэ Japan Beauty Daiso биш ээ. Japan Beauty гээд тэндээс нэгтсэн учраас бас гоё юм болоо да гэж бодоод. Тэгээ нөгөө сермо төрхсөн чи аюу гоё юм юу вэ? Толгой аюу гоё хөнгөн байна. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Тэр баяртай. Миний үс арчилгаа нэг иймэрхүү байлаа.